Авгаргийн 20 цаг болсон байна. Эглэлийн уламжлалсаар хилцүүлгийн нэгэн шин дугаарыг үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хэрэгцээний цогц орчин. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр бүлийн дотоод асуудал. 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дангаар батлагдсан боловч хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүйгээс хууль хэрэгжих боломжгүй байна. Хуулиар амь нас, эрүүл мэндийг хамгаалуулахыг хүссэн хохирогч эдийн засаг, сэтгэл санааны дарамтанд орж байна. Тухайлбал, хохирогч өөр шаардлагатай хуулийн үйлчилгээ авах тутамдаа төлбөр, хураамж, торгууль төлөх үүрэгтэй байдаг ба улсын тэмдэгтийн хураамж 70,200, торгууль 15,000, баривчлах байрны төлбөр 14,000, эрүүлжүүлэхийн төлбөр 15,000, шүүх эмнэлгийн үзлэг 3,000, эвлэрүүлэн зуучлагчийн хөлс 30,000. Энэ нь ойролцоогоор 400 гаруй мянган төгрөг болдог байна. Хохирогч өөрөө хүчирхийлэлд өртснөө нотлох үүрэгтэй ба заавал шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж цагдаад хандах, гэмтэл бэртлийнхээ талаар зураг баримтах шаардлага гардаг байна. Хохирогчийн амь нас, эрүүл мэндээс гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг илүү тооцдог учраас хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрэх шаардлага тавьж байна. Хохирогчийг эрч чатанд нь хамгаалдаггүйгээс аргаа барсан хохирогч гэрлэлтэд цуслуулахад хүрдэг. Шүүхээр гэрлэлтэд цуслуулж байгаа 5 гэр бүлийн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салдаг. Сүүлийн 4 жилийн хугацаанд 1700 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтсэн байна. Сүүлийн 3 жилийн дотор 61 хүн хүчирхийлэл үйлдэгчийн гарт амиа алджээ. Энэ нь 1 жилд ойролцоогоор 20 гаруй хүн ойр дотныхоо хүний гарт амь насаа алдгаа гэсэн үг юм. Өөрийгөө хамгаалах бүх арга замыг хайсны эцэст хохирогч гэмт хэрэг үйлдэх аргыг сонгож байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсны улмаас хүчирхийлэл үйлдэгчийн амь насыг хөнөөсөн 42 эмэгтэй хорих ял эдэлж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 32% нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаараа хуулийн байгууллага удаа дараа хандсан байна. Хууль нь байхад хохирогч яагаад хамгаалагдаж чадахгүй байна вэ? Хүчирхийлэлд өртсөн хүн өөрөө өөрийгөө нотлох боломжгүй. Хохирогчийг яаралтай хамгаалах механизм байдаггүй. Хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүй байгаатай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн хэм хэмжээг өргөтгөж хохирогчийг хамгаалах процедур бий болох зорилгоор гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн болцсошгүй эрсдэлтэй холбоотой багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн цогц орчныг бий болгох хэрэгцээ шаардлага байсаар байна. За үзэгчд маань бид чухам яг ямар сэдв хөндөж энэ удаагийн хилцүүлгийг өрнүүлэх гэж байгаа гэдгийг сая үзсэн мэдээллээс видеогоос бас ойлголтыг авсан байх гэж бид бодож байна. За яг энэ асуудлын хүрээнд студид маань хүрэлцэн ирж энэ асуудлын хүрээнд бидэндээ бас санаа бодлоо хуваалцахаар нөхцөл байдал ямар байгаа юм. За хууль эрх зүйн орчны түвшинд бид бас ямар зохицуултыг хийж болох юм бэ гэд энэ удаад хилцүүлэгт оролцох зочдоо үзэгч таахын танилцуулъя. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Үнэрмаа хүрэлцэн байна. Хууль зүйн яамны эрх зүйн шинжилгээний бодлогын газрын мэргэжилтэнд саруул хүрэлцэн байгаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хилтэс хэв журам хамгаалах дасгийн орлогч дарга хушууч алтан зул хүрэлцэн байна. За мөн хууль чимгүүлэгч Ариун Тариа хүрэлцэн байгаа. Хүний эрхийн үндэсний комиссийн цахиргаан хамтын ажиллагааны хилцээний дарга Мөнх Зул мөн хүрэлцэн байна. За Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Баярмаа хүрэлцэн байгаа. За мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль олон нийтэд харилцах хилцээний дасгийн дарга Дэд Хурандаа Батолт хүрэлцэн байна. Бид ийм бүрэлдэхүүнтэйгээр энэ удаад асуудлыг ярилцах юм аа. Тэгэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол гэр бүл гэдэг. За монголчуудын нэг сайхан үг бий. Эр эмээ оронд илжиг бууж ороод гэдэг. Энэ үгээр бол гэр бүлийн хүчирхийлэл тэр гэр дотроо болоод өнгөрдөг гэдэг юм. Хүчирхийлэгч нь тэр хүчирхийлэлд өртөж байгаа хүн ч гэсэндээ энэ бол гэр бүлийн асуудал гэд бусд нь бас хүлээж авдаггүй ийм тохиолдлууд, ийм сэтгэлгээ бидэнд яг энэ хүчирхийллийн гэмт хэргийг өөрөө гэмт хэрэг гэж тооцох юм уу? Эсвэл яаж зохицуулах ёстой юм бэ гэдэг дээр олон жил энэ асуудлыг ярьж байна л. Тэгээд тоо байрамд саяны үзүүлсэн бидэнд үзүүлсэн видеогоос ч гэсэндээ салалт, гэр бүлийн салалт ямархуу төвшөнд бас байгаа юм бэ гэж эргээд нэг удааdaa гомдол мэдүүлээ цагдаагийн байгууллага дээр хүрээд ирдэг. Эргээл хоорондоо эвлэрсэн гэдэг юм уу, найрамдсан гэдэг үүднээс нь явуулцдаг. Ахяал эргээл хүчирхийлэл гараад хүрээд ирдэг бааш. Тэгэхээр би алтан зул шуучаас асуумаар байгаа юм л. Яг цагдаагийн байгууллага хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа энэ хүмүүс дээр очиж байгаа учраас та бүхэн нөхцөл байдал юу яг ямар байд юм бэ гэж хоногт гэдэг юм уу, өдөртөө гэдэг юм уу, ер нь нөхцөл байдал яг ямар байна гэдгээс. За,
Тэхээр амгалан байлтгая. За өнгөрсөн 2014 оны Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчийг хилтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг зөрчиж одоо хэдэн гэмтэр хэдэн захиргааны зөвшөөрлөлдөгсөн талаар тоо мэдээ хэлье гэж ингэж бодож байна. За нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2014 онд 13,315 хүн гэмтэгт холбогдсон шалгагдсан байна. Үүнээс 698 буюу 5.2% нь гэр бүлийн хүчирхийлэгч байна гэсэн ийм тоо судалгаа гарсан байгаа. За мөн одоо гэмтэргийн улмаас хохирогчийн тухайд аваад үзэхээр 16,846 хүн гэмтэргийн хохирогч болсон. Үүний 649 буюу 3.1% нь 3.8% нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн ийм тоо баримт байгаа. За үүнээс 584 буюу 89.9% нь бие махбодын хүчирхийлэлд автсан гэсэн ийм одоо тоо мэдээ гарсан байгаамаа. За гэр бүлийн хүчирхийлэлд автаж хохирсон иргэдийн 333 буюу 51.3% нь бол эхнэр гэсэн ийм одоо тоо байна. За 118 буюу 18.2% нь нөхрүүд бас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. 93 буюу 14.3% нь хамтран амьдрагч. За 19 буюу 2.9% нь төрсөн хүүхдийнхээ одоо хүчирхийлэлд өртсөн гэсэн. Одоо ахмад наснууд тий аав ээж гэсэн үг. Ийм одоо тоо баримт гарсан байгаа юм л да. Тэгээ эхлээд бол бас тоо баримтан дээр тулгуурлаж ийж дараагийнхаа нөхцөл байдлыг тодорхойлох болов гэж ингэж бодож байна. Захиргааны зөрчлийн хувьд аваад үзэх юм бол нийтдээ 531 гэр бүлийн хүчирхийлэлд холбоотой захиргааны зөрчил Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагуудын хэмжээнд гарч бүртгэгдсэн байна. За үүнийг одоо 1045 хүчирхийлэгч үйлдэгч 1045 хүчирхийлэгч үлдэгч 531 захиргааны зөрчлөө үлдэж 202 хохирогчийг одоо ингэж бие махбодын сэтгэл санааны одоо хүнд байдалд оруулсан байна. Энэ бол одоо захиргааны арга хэмжээ авагдаж одоо шүүхээр баримтлах, шүүгээ торгуулах гэх мэтээр ингэж холбогд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үүнд одоо цагдаагийн байгууллага ажилтнууд очиж одоо захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийг хийж ингэж одоо шүүхээр шийдвэрсэн байх юм. За гэмтрийн тухайд аваад үзэх юм бол нийтдээ 630 гэмтрэг эрүүгээрийг үүсгэж шалгагдсан байна. За энэ 630 гэмтрэгтэй 632 хохирогч ингэж хохирсон. За үүнийг бол бас хүүсийнх нь аваад үзэхээр 555 нэмэгтэй, за 77 эрэгтэй ийм хохирогч өртсөн байгаа гэмтрэгт. Эрэгтэй гэдэг дотор бол бас хүүсийнх нь удаж үзэж байгаа боловч эрэгтэй хүүхэд орох юм аа гэсэн. За тэгээд энэ тоо мэдээг бол хэдийгээр гарсан боловч энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. За тэрнээс биш цагдаагийн байгууллагад бүртгэдэггүй ийм одоо хэдэн тоо байгааг бол бид бас өнөөгөр хэлэх одоо учир дутагдaltaй байна л да. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө ахуй хүрээнд үйлдэгддэг. Хаалттай хаалганы цаана энэ гэмтрэг үйлдэгддгээрээ бусад төрлийн гэмтрэгээс онцлог ялгаатай бас хэмжиг байдаг юм аа. За гэр бүлийн хүчирхийлэл нь ахуйн хүрээнд нууц талдараагаар үйлдэгддэг учраас цагдаагийн байгууллага бол тэр бүлэн хандаад байдаггүй. За өөрсдийн нэр төрөө бас боддог. За шийдвэртэй авч арга хэмжээ авдаггүй. Эргээгээд одоо бас тэр хүмүүстэй хамт маргааш нь болоход амьдэрдэг. Хууль цагдаагийн байгууллага төгөхөр нөгөө өмнө эргээд одоо ноцно одоо ямар нэгэн байдлаар одоо чи тэ цагдаагийн байгууллага өглөө хуулийн байгууллага өглөө гэдэг ийм байдлаар ханддаг учраас өнгөрөөдөг. Тэгээ энэ бол таа тоо мэдээнд дурдлаа ихэвчлэн хогч нар бол манай одоо эмэгтэйчүүд байгаад байгаагаар л онцлог ийм төрлийн гэмтрэг байгаа юм л да. Хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага очиж байгаа хэрвээ гомдол гаргаж байгаа бол тэгэхээр зэрэг яг нөхцөл байдал ямар байдаг вэ гэдэг дээр мэдээж одоо юу гэдэг түрүүн би анх дуртахтаа хэлсэн ирэмийн оронд илжиг бууж ороод гэж хажуу айлд нь эхнэр нөхөр хоёр муудалцаад байгааг сонсож байгаа. Тэр гэр бүлд маргаан болоод байна, зодоонуудын болоод байна гэдгийг мэдж байгаа мөртлөө за одоо түүх гэдэл бидний хин маань ч гэсэндээ бас тэгээд л өнгөрч байгаа байх гэж би бодоод байна л да. Тэгэхээр яг нөхцөл байдал дээр яваад очиход хаалганы цаана ер нь хамгийн хүнд хэцүү нөхцөлүүд нь юу байдаг юм болоо цагдаагийн албаны хонд. Үнэхээр одоо цагдаагийн байгууллага иргэдэд хийж байгаа дуулгын мэдээлэлд хамгийн түрүүнд очдог. За ингээд очиход бол одоо 190-оор буюу тухайн цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай албарууд амжуулаад одоо агсан тавиад байна гэсэн, цогтуу тавиад байна гэсэн ийм л байдлаар цодоож байна үдээд байна гэсэн ийм байдлаар очдог. Тэгээд очиод цагдаагийн байгууллага ажилтан очихоор хизээний нөгөө нөхөр нь бол орондоо ороод унтаад амарчихсан. За эхнэр нь бол одоо тэнд хоолундаа хийгээд ч маягс нагаа угаачихсан. Хүүхдүүд нь одоо цэмцгэж цэвэрхэн ийм л байдал угтдаг гэмчлэн. Тэгэхээр саяны хэлдэг ийм нууц талдараагаар тэгээд ахын хүрээнд үлдэгддэг. Энэ цааны юу гэсэн үг вэ гэхээр хүчирхийлэгч
цагдаа дуудангууд хэлдэг байхгүй юу? Маргааш болно шүү ч гэдэг юм уу? Эргээд чи цагдаагийн байгууллага дуудсан байгаад сайнаа харна ч гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар тэр хүнийг бие махбодын болон сэтгэл зүйн одоо дарамт шахалтанд оруулдаг. Тийм учраас манай одоо нөхөр сая одоо худлаа хэлнэ л дээ. Нэг анх бол яг бие махбод нэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шүү дээ. Гэтэл бол бодит байдал дээр сая ингээд жоохон хайрах сохторох болгонда хэтрүүлж хэрэглээд одоо ингээд бид нөөс ив зөөгөө олчихсон. Одоо унтаад амарчихсан. Тийм учраас та бүхнээс дуудлага буцаая гэдэг ийм байдлаар л ханддаг л. Тэгэхээр энийг бол бид бол бас ялангуяа Сүхбаатар дүүргийн цагдаагийн үйлдвэрлэлтийн одоо тэр хороорын утсан хэсгийн байцаагч за дуудлага мэдээлэлд очиж байгаа авто эргүүлийн машин төгөөлийн офицерууд аль багштай үүрэг болгодог л доо. Очоод ингээд харах юм бол тэр эмэгтэй нөхрийнхөө хажууд хүчирхийлэлд өртөөд ямар нэгэн байдлаар одоо ингээд тийм ээ одоо хажууд нь ингээд хараад байхаар чинь өгч чадахгүй шүү дээ. Тийм учраас тэрийг та нар тийм үгээд гадаа үйлнээс нь явахаас илүү цагдаагийн байгууллага ажилтны бас одоо сэтгэлээр дуудлага мэдээллийн шалтгаан нөхцлөөр очоод ямар байдлаар хандж яах гэдэг нүдний харц дууны өнгө ямар одоо байдал байгааг мэдрээд тухайн одоо этгээдийг тасан зэрэглэх харах хэмжээ авч төр саатуулах зөвхөн байх юм бол одоо саатуулах байранд хүргэх ийм одоо шатраас гарах хэмжээ авах гэсэн үгийг өгдөг юм аа. Ийм л нарийн мэдрэмжтэй хандахгүй за гадаас нь оччлоо болцсон байдаг ингэ явах юм бол ахаад нөгөө байдал даамшаад нөгөө эрдэнэ хүний амнаас нөгөө хүчирхийлэлд өртөгч нэг удаагийн үйлдэл гэж юу нь бол үзэж болохгүй тийм нэг удаа дуудлагыг очтоо гэдэг асуудал биш тэр чинь байн удаа дараа давтагдчихэдэг тийм зүйл учраас илүү онцлогтой цагдаагийн ажилтан зүгээр нэг хулгаан дуудлагаас амин өнгөрчих хэвээр тийм ээ яг тэр дотор хүний амнаас эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Хоёрдугаар хэдийгээр энд яригдаад байгаа тоонуудын хувьд ингээд хохирогчин цөөн юм шиг тий гараад байгаа тохиол цөөн юм шиг гэдэг үгүй. Яг үгүй тэр гэр бүл дотор нэг хүчрхийл болоход тэнд байгаа бүх хүмүүс хохирж идэг байхгүй. Тэгэхээр дунджаар Монгол айл өнөөдөр бид 5-7 хүн амьдарч байна тий. Тэгэхээр нэг үйллийн цаана тий 5-7 хохирогч очих шээ. Тийм энэ тоо өөрөө 5-6 дахин нэмэгдэх ёстой тий. Энэ үйл явахгүй. Тэгээд сая бас харж байгаа яа тэгэхээр яригдаад байгаа энэ тоонууд ч өөр аягүй цөөхөн харагдаад яг тэгэхээр бодит амьдрал дээр нэг хэсгийг болохоор бид нэр гэмт хэрэг өөр ноцтой болоод хин нэг нь амнасаа алдсан эсвэл бэртэж гэмтсэн тохиол гэмт хэрэг гэдээ үзээд юм явж. Гэтэл дийлэг хэсгийн захиргааны зөрчил гэж үзэж байгаа байхгүй түрүүний хэлж зүгээр нэг согтуу хүн тий гэр бүлийн ярьсан тавьсан юм үзчихдэг. Тэр нь гэтэл нэг удаагийн үйл биш. Дээр нь яг тэр байнгын удаа дараа давтагдчих. Энэ баймжирсаргаад асуудал. Зарим нэг хэсэг нь болохоор иргэний хэрэг буюу энэ бол зөвхөн одоо юу гэдгийг гэрэл цоцлуулах асуудал ч юм уу гэр бүлийн хоорондын маргаангийн үүдчихэж байгаа учраас энэ том нөгөө болоод байгаа масс ч өөр олон ингээ хуваагдаад явцгаар юм. Зарим нэг хүнд бол энэ их ноцтой биш юм байна ч гэдэг юм уу те харахаар юм. Гэтэл түрүүн бид нар нөгөө баримт кинон дээр харж маш олон хүн эндээс яаж юм вэхээр өөрөө нэг бол хохирогч болсон. Эсвэл асуудлыг өөрөө зохицуулах гэж хагаад гэмт хэрэгтэн болоод өөрөө шоронд орсон эмэгтэйчүүдийн асуудал яригдчихэв. Тэгэхээр энэ бол бас зөвхөн ийм нөгөө бага тоон дотор эргэлдэх асуудал биш юм байна. Би энэ эрүүл мэндийн салбар хариуцсан хүн байгаа учраас тодруулж асуултаа байрмаас яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөнд нэг удаа хоёр удаа зодуулаад ингээд өнгөрч бид бол одоо сайхан шүүхийн шийдвэрээр нэг эмэгтэй одоо яаж нөхөртөө олон хоног тэр хаалттай хаалганы цаана цойршлуулж зодуулаад өнгөрсөн за шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн бас ямархуу дүгнэлт гаргаад байгаа юм бэ гэд бид хэвлийнхэн бол онцолчлээсэн л тэгтлэнд орцсон тийм жишээнүүд байдгүй гэж яг үнэхээр энэ хүний хүчирхийлэлд өртөөд ирж байгаа эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудал тэр эрэгтэйчүүд ч гэсэндээ 18% байна төрөн дотроос эрэгтэй хүүхдүүд байна гэд эрүүл мэндийн нөхцөл байдал нь ямар хуу төвшөнд ирдэг юм бэ? За яг эрүүл мэндийн салбарт бол 2009 оноос хууль зүйн дотоод хэргийн яам, эрүүл мэндийн яам, сангийн яамны 3 яамны сайдын тушаалаар нэг цэгийн үйлчилгээний төвөд гэмтэл соог судлалын үндэсний төв, шүүх эмнэлэг, за дүүргүүдээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг түшиглээд нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаад ажиллаж байгаа. За энэ нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр бол яг энэ гэр бүлийн хүчирхийлэлд хохирчсон эрүүл мэндийн одоо хохиролтой тий хамгаалах бай шаардлагатай ийм хүмүүс үйлчилгээ үзүүлдэг. За нэгдүгээрт бид нар эрүүл мэндийн анхаашны тусламж үйлчилгээ. За яг сая таны асуусан тий ялангуяа манай гэмтлийн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр бол одоо маш хүнд бэртэлтэй хугарсан одоо тархитлагын бэртэлтэй нуруу нугасны бэртэлтэй ийм хүмүүс ирдэг одоо бидний нөө цочроод байдаг тий яг дүүргийн хувьд бол одоо маш олон жилийн хувьд хүчирхийлэлд өртсөн. За үүнээсээ болоод бүр ужиг өвчтөй болчихсон одоо нөгөө даралтанд нэгтдэг толгой нь өвддөг. За бүр сэтгцийн одоо асуудалтай одоо байнга айдаг цочдог унтахаа болчихсон тий. За бэлгийн ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогчдын хувьд бол манай шүүх эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр бэлхүү үйлчлүүлдэг. За
бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хувьд бол одоо нөхөн өрчхүүн эрүүл мэндийн хувьд бол маш их асуудалтай тий. Нөхөн өрчхүүн эрүүл мэндийн одоо эрүүл мэндийн халдварт өвчтэй. За сүүлийн үед бол бүр одоо бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөө бүр эрэгтэй хүүхдүүд одоо бэлгийн замын халдварт өвчтэй хүртэл онцлогдож ирж байгаа. За тэгээд нэгцгийн үйлчлэгээний төвүүдээр бол одоо 2009 оноос хойш жилд дунджаар 1000 гаруй хохирогч үйлчлүүлдэг. За энэ хүмүүс бол одоо олон жилийн болон одоо нэг удаагийн ч гэсэн биеийн болоод сэтгэл санааны нөхөн өрчхүүн эрүүл мэндийн тулгымцсан асуудалтай гэж үйлчлэгээ авдаг. Тэгэхээр найруулагч хамгийн сүүлд өгсөн байгаа дүрсийг нэг хүүхдийн дүрс би оролцогчдод үзүүлэе гэж бид яг шууд нэвтрүүлэг эфир маань эхлэхээс өмнө энэ мэдээллийг авсан. Тэгэхээр 4 настай охин сая 21-нд өнгөрсөн байна. Тэгээд аав ээж хоёр нь салаад хойд их аавтайгаа хамт амьдардаг. Тэгээд 4 настай охин тархин цус харваа 4-5 хончсон. Өмнө нь гэмтлийн эмнэлэг дээр авчирч үзүүлэхэд аав нь гомдлгүй гээд буцаагаад аваа авчихсан. Тэгээд 4-5 хоногийн дараа дахиж ирээд хагалгаанд ороход тархин цустай хамт гоожоод ингээ хагалгааны явцыг нөхцөл байдлыг бол даагаагүй гэж би энэ хүүхнийг золцсон. За бас эмэгтэй хүүхэд байгаа. Тийм учраас хярзан нурагдсан хүчирхийлүүлсэн ч байж магадгүй гэсэн анхаарчдын эмчээнд үнэлэл гарсан байна л. Яг үнэхээр ийм жишээ бидэнд сая бидний сар шинэ тэмдэглээд баярлж байхад л нэг 4 настай охин иймэрхүү байдалтай эмнэлэгт хойд их одоо өөрийнхөө төрсөн эцэгт зодуулж нөтөлөд амнасаа хорвоог орхисон ийм жишээ байна л бид өнөөдөр л энэ жишээг олж авлаа. Тэгэхээр яг ийм нөхцөлд асуудал яаж шийдэгддэг юм бэ гэдэг дээр гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгдэж байгаа энэ эмэгтэй явдал дотрын хамгийн өрөвдөлтөй хамгийн одоо өөрийнхөө хохирсон байдлыг илэрхийлэх боломжгүй чавдаргүй хохирогч хүүхэд л байдаг. Хүүхдийн эрх ашигыг өнөөдөр хуулийн байгууллагын өмнө төлөөлөд эрх ашигыг хамгаалах ёстой хүмүүс хууль ёсны төлөөлөгч асран хамгаалагч юм байдаг. Эцэг их асран хамгаалагч байдаг. Тэгэхээр практик дээр одоо саяны хурдан эмэгтэй явдал байна л да. Тэгэхээр энэ би хоёр жишээ яриа. Хойд эцэг нь төрсөн охин одоо дагвар охин өвчнөж байгаа юм л та. Тэгээд тэр хэрэг яаж илэрсэн гэхээр тэр охин ээжийнхэн төрсөн дүүд энэ байдлаа хэлээд тэнгууд нөгөө цагдаагийн бол гомдол гаргаад ингээ асуудал авч шалгаж байгаа. Тэгэхэд ээж нь цагдаагийн байгууллага эрүүг мэдээж үүсгэж шалгана л та. Тэгээд шалгах явц прокурор дээр ирээд юу гэж ярьж байгаа гэхээр энэ хойд эцэгтэй таарт болохоор худлаа ярьж байгаа маа. Энэ өвчнөлөг гүгсэн асуудал 14 дэх хүүхэд. Тэгээд анх цагдаа дөрөвдлөختөө наадах чинь ингээ аавтайгаа нууцлаад ингэсэн юм а гэд. Нөгөө охины эрх ашигыг хамгаалах ёстой их нь өөрөө хуулийн байгууллагад ирчгээд тэг хүүхдэд дагуулад ирээ зогсож байгаа. 14 настай охин өнөөдөр их нь гараас нь хөтөлчгөө тийм ирээ зогсонгууд ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөх боломжгүй. Нөгөө болсон хэрэгэн дараа яг чадваргүй. Яагаад гэвэл гэртээ очингууд нь чи аавыгаа цагдаад өгсөн энэ хүн одоо бид нар тэжээд гэсэн шоронд орох юм бол чамаас одоо энэ гэрүүлийн амьдрал сүрлээ гэд нөгөө нэг би эрүүл мэндийн хувьд хохирчихсан 14 настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртнөө үзсэн сэтгэл зүйн хувьд гэмтчихсэн явж байгаа тийм ээ. Дээр нь давхар нөгөө гэрүүлийн хүчирхийлэл үргэлжлээд явж штэ. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар тухай яг ямар арга хэмжээ авсан гэхээр ээж нь эхлээд хохирчин хуульч нөтөлөгч тогтоосон байжснаа шууд болиулаад энэ хүн хүүхдийн эрх ашигыг угаасаа хамгаалж чадахгүй юм байна. Гэт Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаад аль биесийн сургуулийн өмгөөлөгч оролцуулаад энэ хэрэг шүүхээр эцэстэн шийдвэрлэгдэжсэн. Гэх мэтлэнгийн. Тэгэхээр нөгөө хойд эцэгч бай, дээр нь төрсөн ахын дүүгээ өвчнөддөг. Тийм ээ? Байнга зоддог. Тэгэнгүүт эцэг гэх нь юу гэдэг нь гэхээр ийм юм байж л байдаг. Одоо тэгээ энэний шоронд оруулчихад чи яах нь чамаас болж ах чинь шоронд орлоо гэдэг байдлаар нөгөө хүүхдийг эргэж сэтгэл 100% дарамталдаг. Тэгэхэд дараагийн тохиолдолд 3 настай хүүхдийг аав нь гаднаас огтоо орж ирэнгүүтээ хоймроос өөдрөө аваа шидэж байгаа. Тэгэнгүүт нь ээж нь цагдаа дээр гомдол гаргаж ийн л та. Тэгээ аваа шалгангууд гоо жоохон халамцсан байж байгаад тэгсэн гэмтэд сүүд болоогүй маа гэ. Шүүх хөмлөгт үзүүлэхэд тогтоол өгөөд авуулгад хүүхдээ аваад цогтчихдаг. Тийм ээ. Нөгөө 3 настай хүүхдийн эрх ашигыг хамгаалаад шүүх хөмлөгт үзүүлэх гэмтлийн зэрэг тогтоолох асуудал. Энэ дээр өнөөдөр ямар бодлого ямар өгүүлэгдээд байгаа юм гэхээр ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл үйлцсэн тохиолдолд тэр хамгийн түрүүнд хохирогчийн эцэг эхийг тийм ээ энэ асуудалд хуулийн нөлөөг татан оролцуулахаас гадна тухайн хохирогчийн амьдарч байгаа орчин түүнийг хүрээлж байгаа хүмүүс одоо тэрний асрамжилж байгаа хүмүүс нь яг энэ хүүхдийн эрх ашигыг хамгаалж чадах хүн мөн үгүй юу? Энэ дээр өнөөдөр тэр гомдол мэдээлэл авсан цагаас эхлээд цагдаагийн байгууллага дээр шүү тийм үү шүүх прокурор дээр мэргэжлийн сэтгэл зүйч байж ах хэрэгтэй байхгүй юу?
эцэг гихийнхаа нөлөөнд байгаа. За тэгээд насанд хүрсэн хүмүүсээс онцлогтой эцэг гэхийн хараанд үргэлжийн нөлөөнд байгаа хүүхэд өнөөдөр яг дагуулж ирээд өөдөөс нь харуу суулгаж байгаа. За аав чинь чамаа яа зодсон гэхэд юм ярьж чадахгүй юу? Яагаад гэвэл тэр хүүхдээ сэтгэл зүйн байдал гэмтчихсэн. Эргээд тэр гэр орд очин нөгөө аав нь байж юм. Одоогийн үйлчилж байгаа хүчин төгөлтөр хуулиар 99-1 гэдэг нэг зүйл анги байна л да, хөнгөн гэмтэл учруулсан бол гэл тэ эвлэрсэн бол хэрэгсгүй болгодог. Ихэвчлэн шүүх эмнэлэгт өнөөдөр хүүхдээ гэсэн гаднаас нь үзээд аян тэнтэй хөнгөн гэмтэл учирсан байна гэдэг үгт гаргацдаг. Сэтгэл зүйн хувьд тэр хүүхдийн сэтгэхүй тэдэн хуваар гэмтсэн, ингэж айц очирсан. Энэ хүүхдийн эрүүл мэндэд тэдэн хуваар нөлөөлж болзошгүй. Цаашдаа яаж нөлөөлөх вэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гаргадаг тохиолдол Монгол баг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр хөнгөн гэмтсэн гэж явуулдаг. Тэнгүүд нь дараагүй даа чи нөгөө нөхөр нь за чи яг өөх ингэхэд тэгдэг гэлөө. Цагдаад өгдөг гэлүүгээд нөгөө гэр бүлийн хүчирхийлэл чинь нэг удаа цагдаад үр даймжирдаг. Иннээс болоод сүүлдээ хүний ам эрсдэг, хүн эд хэрэгтнээсээ салах хүртлээ. Дээр нөгөө нэг байнгын гэр бүлийн хүчирхийлэл хэрүүл маргаан дунд өртөөдгөө хүүхдийн асуудал хаягдчихад байдаг. Манай нөхөр намаа байнга зодоод байна гэхээр эхнэрийн асуугаад хогчоод тутаад байцаагаад байдаг. Яг тэр байдлыг хараад өсөж байгаа хүүхдийн хувьд нөгөө сэтгэл зүйн хувьд гэмтчихсэн тий айц имээцэн энэ хүүхдээ эрх шиг хамгаалж байгаа. Энэ асуудал давхар ярих тусаа. Тэгэхээр энэ чинь зөвхөн эхнэр нөхрийн асуудал яригдаад байна уугүй юу? Ялангуяа гэр бүлийн хүчирхийлүүлдэгчдийн яг энэ ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдлыг жишээ нь 2012-2013 онд одоо нийслэлийн хэмжээнд одоо нийслэлийн прокурорын газраас судалсан. 2014 он эхний хагас жилийн байдлаар улсын ерөнхий прокурорын газраас бас судалсан л та. Их сонирхолтой тоо мэдээ гарч байгаа. Гэр бүлийн хүчирхийлүүлдэгчдийн бараг 50% нь бүрэн дунд тусгай дунд боловсролтой хүмүүс, 30% дээд боловсролтой хүмүүс байж байгаа. Энэ хүчирхийлүүлж хохирогчдын бараг 40 гаруй % дээд боловсролтой хүн байх жишээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нөхрийнхөө эрхэлж байгаа албан тушаалын нэр хүнд тэр хүний санхүүгийн хараат байдал, эдийн засгийн хувьд хараат учраас энэ байдлыг илж чадахгүй, хэлж чадахгүй байсаар байгаад энэ гэр бүлийн хүчирхийлэлд амжирчихсан. Энэ хүний эсрэг өргөдөл өгөх юм бол энэ амьдрал сүрэн, за тэдний хүүхдээ энэ хүүхдээ амьдрал сүрнэ гэд. Тэгэхээр энэ одоо бидний хилээд байгаа энэ тоо мэдээ чинь яг нариндаа зүгээр цагдаагийн байгууллагад өгсөн иргэдийн гомдол мэдээлэл дээр л үндэслэн гарсан тоо. Тэр дат хэлбэрт үйлдэж байгаа хүчирхийллийг бид нар мэдэхгүй. Тоолж мэдэхгүй. Дээр нь тэр хүчирхийлэл донд өсчихсөн асуудлыг хүчээр шийдэж сурцсан эцгийгээ хараад тэр хүчээр шийдэж байгаа эцгийн тэр нөлөөнд дор байгаа айч чирж байгаа гэр бүлийн хүмүүсийг хараад асуудлыг ингээд шийдэх юм бол би өөрийн эрхтэй мэдлэлтэй байх юм байна тийм ээ. Энэ хүмүүсийг айлгчих юм бол өөрийнхөө дур зургаа байлгах юм байна гэд бодоод өсөж байгаа нэг ирээдүйн хүчирхийлэгчдийн асуудлыг энд бас хөндөж ярих хэрэгтэй. Тэгэхээр зүгээр дангас тоо мэдэн дээр үндэслэхээс илүү гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэхийн тулд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд хоорондоо ямар ч авцалдаагүй. Хоорондоо уялдаа холбоогүй, хуулийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй. Өнөөдөр яагаад аймаг дотроо баг сум гэж хуваагдчихад өнөөдөр дүүрэг дотроо бас хороо гэд хуваагдсан хэрнээ нэг хороонд хэдэн хүн амьдарч байгаад энэ хорооны тэдгээр хороонд жишээ нь хүчирхийлдүүлж байгаа тэдэн хүн байж болзошгүй гэдэг судалгаа нэгдсэн судалгаа өнөөдөр яагаад байхгүй байгаа. Гэтэл нөгөө хорооны засаг дарга, нөгөө өрхийн эмнэлгийн эмчнэр тэр айлаар явж явах нөхцөлдөө ерөнхийдөө тэр хүчирхийлэлээр амьдарч байгаа хүмүүсийн дүр зураг, айдас, хүйдэс тийм үү? Ерөнхийдөө нэг анзаарэгддэг шүү дээ, тийм ээ? Бас нэг ороод гэрт нь ороод гарахад ер нь их тохиолдолд анзаарэгддэг. Энэ тохиолдолд энийг судалдаг яагаад гэвэл хүмүүс мэрэгчлийн хүмүүсээс яа судалгаа мэддэггүй. Энэ дээр л нөгөө мэрэгчлийн сэтгэл зүйчнэр өнөөдөр баг дээр ч авах хэвээр, хороон дээр ч авах хэвээр, цагдаа дээр тийм ээ? Энэ мэрэгчлийн сэтгэл зүйчд байх ёстой. Тэгжиж өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн уднаас учирсан бие махбодын сэтгэл санааны хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр ингээд гадаас нь тэмдэрч үзэж болохгүйгээр гэмтчихсэн. Одоо сэтгэл зүйн хувьд өөрчлөлт орчихсон. Энэ хохирол чинь яг нариндаа тэр гадна илэрсэн хөнгөн гэмтэл байж болно. Цаанаад эр хүний амьдрал байхгүй болохын үүсв. Бусдыг амиа хорлоход хүргэх гэж зүйл анги шин. Яг ийм нөхцөл байдлаас олоод түрүүн бас дурдсан маш эмэгтэйчүүд энэ олон жил одоо дарамт шахалтанд байж байгаа өөрөө гэмт хэрэгтэн болцсон байдаг гэд Батуулдын туранда энэ дээр илүү тайлбар хийх бах те. А дээрэс нь бас энэ хүчирхийлэл өгүүлдэд байгаа хүмүүсийг далсан шидэх арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр зэрэг нөхцөл байдал ямархуу төвшөнд тулгамдж байгаа асуудал бас юу байд юм бэ гэдгийг илүү тодорхой тайлбарлаж өгвөл. За улсын хэмжээнд нийт одоо 7000 гаруй ялтай ял эдэлж байгаа. За үүнээс Баянзүр дөрвийн нутаг дэвсгэрт хорих 407 дугаар анги буюу эмэгтэйчүүд эдийн хорих анги
байгаа. За энэ дээр нийт эмэгтэйчүүд 300 гаруй ялтан байна. За энэний 5% нь за тухайн гэмтрийг үйлдсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл эхнэр нь буюу төрсөн охин эсвэл хойд охин гэж ярьж байгаа. Сэтгэл санаа хүчтэй зочрон давчцсны улмаас одоо байнга тийм сэтгэл санаа дарамтанд төвчсөнийхөө улмаас одоо гэж тэр гэмтрийг үйлдчихдэг. За энийг ингээ хараад үзэх тоон үзүүлэлтүүдээс ингээ харахад нийт 15 ялтан яг энэ төрлийн чиглэлээр одоо ял идэлж байгаа юм байна. За үүнээс одоо 10 яг согтуугаар үйлдсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол байнга сэтгэл санаа хүчтэй зөрчин давчтаад согтууруулгандаа хэрэгэлсэн үедээ одоо юу гэдэг нөгөө харуугаар хэлэх юм бол одоо зориг орцсон үедээ энэ хийчдэг. За өөрийнхөө төрсөн эцгийг аймыг ивдгсэн 2 байгаа юм байна. За хамтран амьдрах байгаа 8 ивдгсэн 4 ялтан байж байгаа. За ингээд үүнээс бас 4 бас ялтан бас эрүүг үеийн 91-ээр бас амнаас ивдгсэн гэсэн юм асуудал байгаа. За энэний нэг нь хойд эцэгтэй хүнд гэмтэл учраас ийм тохиолдол гарч иж байгаа. За энэ тоо баримтуудыг ингээд үзэхэд сая цагдаагийн байгууллагаас нэлээд нарийн тоо гарсан байна. За энэ миний сая хэлж байгаа тоо баримт бол өнөөдрийн одоо Монгол улсад яг одоо ял идэлж байгаа ялтны дундаас авсан тоо баримтуудыг би бол дурдж байгаа. Тэгэл юм байна. Хүний эрхийн үндэсний комиссийн асуудлаар ямар хөө байр суурь тодорхой шийдэл бас юу байж болох вэ гэж хүүхдийн ч асуудал байна, эрчүүдийн асуудал байна, эмэгтэйчүүдийн асуудал байна. Эргээд одоо ял идлээд явж байгаа эмэгтэйчүүд эрхийн асуудал шүү дээ. Яа тэгэхээр өөрийнхөө эрхийг хамгаалах гад бусдын эрхийг зөрчөөд хүний амь хүнөөч гэсэн гэдэг юм уу ял шийтгэл хүртдэг. Тэгэхээр одоо шудраг ёс гэдэг юмыг харьцуулах юм бол хүндрэлтэй л асуудал болчиход байгаа юм л хэвчээ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл бол яхаа хүний эрхийн нөхцөлтэй зөрчил. Тэгээ цаашдаа алхмыг заад энэ төр гэдгийг бол ер нь дэлхийн нийтээр бол хүлээн зөвшөөрөөд тэгээ энэ асуудал дээр бол одоо төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхээр эрүүгийн хуулиндаа бол тусдаа одоо тий гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэдэргэж тусгах. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийллийн одоо тэр үйл төвчг нийгмийн ухамсарыг бүрдүүлэх зэрэг бол арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхээр бол ер нь бол энэ хүчирхийлэл бид нар ихэнх нь одоо тий 70-аас одоо 80% нь бол эмэгтэйчүүд тохид өртөөд байна гэж ярьж байна тий. Тэгээ энэ утгаараа бол энэ бол бас эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж бол яригддаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийг ялварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хүрээнд бол одоо манай Монгол улс бол энэ конвенцэд бол 81 онд батлагдсан конвенцэд бол нэгдэж орсон байгаа. За энэ нэгдэж орсныхаа хувьд бол манай Монгол улсын одоо засгийн газар төрөөс бол тий энэ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх энэ одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх энэ хуулийг бол батлан гаргах. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах нь төрийн үүрэг байх ёстой. Гэтэл бол манай хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрх хэрэгжлээний хэрэгжилтэнд хяналт тавих юм чиглэлтэй гол чиглэл маань. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар жил болгон одоо Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг дээр бол улсын их хурлд бол илтгэж тайлагнадаг байгаа. Тэгээ бид нар энэ 2014 онд өнгөрсөн жил одоо энэ хүний эрхийн үндэсний комиссаас бол энэ гэр бүлийн хүчирхийллийн одоо энэ эрх зүйн орчингийн өнөөгийн байдал нь ямар байгаа юм те. Одоо энэ дээр ямар асуудал тулгараад байгаа. Цаашид одоо юу одоо хийх шаардлагатай байгаа гэдэг дээр бол бид нар энэ илтгэлдээ тусгаад бол улсын их хурлд бол өргөн барьсан байгаа. Тэгээ үүнээс бол харахад бол ерөөсөө энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль маань одоо 2005 оноос хэрэгжиж ирсэн. Гэвч энэ хуулийн маань ерөөсөө хамгийн гол асуудал маань хэрэгжихгүй байгаа тийм энэ хохирогчийн бодит хамгаал болж чадахгүй байгаа гол асуудал маань энэ хууль батлагдсан ч гэсэн бусад дагалт хуулиудад нь нэмэлт өөрчлөлт ороогүй юм байгаа. Тэгэхээр бол хуулийн маань гол зохицуулалт болох одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах эрх хязгаарлах арга хэмжээг бол шүүхээс авах энэ зохицуултыг бол бий болгосон. Гэсэн хэдиж энэ шүүхийн энэ эрх хязгаарлах арга хэмжээнд хэн хэрэгжилтэнд хяналт тавих юм те одоо тэр хэн одоо энэ одоо ингэж байнга ингэж хяналт тавьж одоо энд нь хэн хариуцлага хүлээх юм ч гэдэг юм уу тийм процедурын асуудлыг бол бус хэдийгээр бид одоо хүчирхийллийн гэр бүлийн хүчирхийллийн тухай хуультай ч гэсэндээ хуулинд нас өөрчлөлт оруулах явж байна. Яг үнэхээр гэмт хэрэг байх юм уу? Энэ одоо гэр бүлийн дотор хаалгатай хаалганы цаанах асуудал юм уу гэдэг энэ асуудлын хүрээнд өнөөдөр хилцүүлэг өрнөж байгаа. Хэсэг орон сурталчилгаа үзээд зочид маань бас өөр өөрсдийнхөө яг ямар шийдэл байж эрх зүйн орчны тухайд ямархуу гарц гаргалгаа байж энэ асуудлыг бид бас арай илүү төхөмтөөр шийдэж болох юм бэ гэдэг энэ асуудлыг хэсэг хормын дараа ярилцах болно.